яахгүй гэхээр зарим одоо хүүхдүүдийн хувьд нэлээд хол санагдаж магадгүй. Гэтэ би та бүхэнд аль болох хамгийн ойлгомжтой энгийн байдлаар сургалтын материалаа бэлдсэн байна. 4 зүйлийг л ярина бүгдээр өнөөдөр. Нэгдүгээр орлого, зарлага, хөрөнгө, өр зээл. Ийм 4 зүйлийн талаар бүгдээрээ ярилцсан өнөөдөр. Орлогыг дотор нь 4 ангилж үзэж байгаа. Бусдаас хэн нэгнээс өгж байгаа тусламж дэмжлэгийг нэг орлогын нэг төрөл гэж үзэж байна. Энийг болохоор би улаан өнгөөр тэмдэглэсэн байгаа та бүхэн анзаараад. За хоёр дахь төрөл нь цагийн орлого гэж би нэрлэж байгаа. Цагийн орлого. Энэ орлогыг яагаад цагийн орлого гэж нэрлсэн гэж бодож байна та бүхэн? Цаг хугацааг орлого. Тэгээ энэ орлогыг олохын тулд хүн заавал цагаа зориулдаг. Хэрвээ тэр хүн ажилдаа явахгүй бол энэ орлого яах нь вэ? Орж ирэхгүй. Хэрвээ тэр хүн өсчний газар очиж үсээ засахгүй бол мөнгө орж ирэх үү? Орж ирэхгүй. За дараагийн орлогын 3 дахь төрлийг одоо бүгд авах. Пассив орлого. Сонсон ийм орлогыг. Тэгэхээр энэ орлогын нэг онцлог нь юу байх нь вэ? Зүйтэй. Та ямар нэгэн хүчин чармаалт гаргахгүйгээр мөнгө орж ирнэ. Мэдээд ихтэй хадгаламж хийхэд тулд хүчин чармаалт гаргана. Нэг гаргацсан бол тэр мөнгө чинь дараа нь дахиж таныг унтчихсан ч хичээлээ хийжсэн ч ажиллаа хийжсэн ч орлого орж ирээд байх нь шүү дээ. За ийм төрлийн орлогыг ах нь ямар өнгөөр тэмдэглэсэн бэ? Ногоон өнгөөр тэмдэглэсэн. За хар өнгөөр нэг орлого тэмдэглэсэн байна. Бохир орлого гэсэн байна. 4 төрлийн орлогын талаар ярьлаа. Одоо зарцуулалт, зарлага ярих бүгдээрээ. 4 төрлийн зарлага байна. За нэгдүгээр гарцаагүй хэрэгцээ. Тэгэхээр гарцаагүй гарахаас өөр аргагүй зардлаа гэсэн. За энийг бол хэрэгцээ гэдэг байна. Хэрэгцээ. За дараагийнх нь хэрэгцээнээс давсан хүсэл гэж байна. Өөрөөр хэлбэл энэ зардлыг гаргахгүй байсан ч хүн амьд байх, аз жаргалтай байх боломжтой. Дараагийнх нь хоримтлал хөрөнгө оруулалт гэдэг юм ногоон өнгийн зардал, зарцуулалт. Дараа нь уршигт муу зардал гэдэг 4 дахь төрлийн зардал нь. Уршигт муу зардал. Одоо бүгдээрээ нөгөө мөнгөтэй холбоотой 4 юм ярина гэсэн шүү дээ. 3 дахь нь хөрөнгө. Хөрөнгийг 2 л ангилж байгаа. Сайн хөрөнгө, муу хөрөнгө. Одоо 4 дахь ярих чинь. Хамгийн сүүлийн 4 дахь. Зээл. Сайн зээл, муу зээл гэж 2 янз байна. За тэгэхээр бүгдээрээ товчхон эргээ харахад бол бидний амьдрал бол сонголтоос шалтгаалт юм байна. За ийм 4 төрлийн орлого байна. Цагийн орлого, пассив орлого, бусдын туслан дэмжлэг, уршигт муу зардал, бохир орлого гэдэг. Нөгөө талд нь ийм зардлууд байдаг байна. Эднэрээс бид нэр сонголтоо хийнэ гэсэн үг. Аль сонголтыг бид нэр хийн? Таны амьдралын ирээдүйд тэр байдлаар тодорхойлогдно гэсэн үг. За хөрөнгөө сайн хөрөнгө авахын тулд сайн зээл авч хэрэгтэй. Муу хөрөнгө магадгүй машин авч болно шүү дээ. Гэхдээ хэр хэмжээтэй байх вэ гэдгээр тооцох хэрэгтэй. Муу зээлээс аль болох зайлсхийх нь чухал тийм ээ. За тэгэхээр та бүхэн амьдралдаа өчнөө том зорилго тавьж байгаа манай хүүхдүүд. Тэгэхээр тэр зорилгодоо амжилтаа хүрэхэд бидний өдөр тутам гаргаж байгаа сонголт нөлөөлөх нь шүү дээ. Өнөөдөр бэлэн гомын идэх үү, гэрээсээ хоолоо авчирч идэх үү гэдэг ч юм уу те. Энэ гоё эрүүл чирэг залуу, энэ гоё бие бялдраа спортоор хичээлээ зөвтэй одоо хоол унд идээд ингэж гоё эрүүл чиргээрээ байх уу эсвэл хордуулах уу гэдэг сонголтыг бид нар энэ өдөр тутамдаа гаргаж байгаа. Энэ хар өнгийн зардал, хар өнгийн орлого гэхээр зайлс хийж явах хэрэгтэй. Амьдралаа одоо гэгээлэг байлгахын тулд. За тэгээ бусад төрлийн орлого тэр дундаа та нарт хамгийн гоё орлого нь аль нь юм шиг санагдав? Улаан бол бусдын тусламж тийм ээ. Цэнхэр бол чи цагаа заавал зарцуулж олдог орлого. Ногоон яадаг үлээ? Чи зарцуулахгүй ингээд унтчихсан ч орлого орж идэг орлого гэсэн. Тэгэхээр аль нь хамгийн гоё юм шиг вэ? Ногоон орлого нь хамгийн гоё юм шүү дээ. Тэгэхээр ажил хийлээ. Цэнхэр орлого оллоо. Цэнхэр орлогоо ногоон болгож хувиргана гэсэн. Тэхийн тулд яах вэ хүмүүс те? Олсон орлогоосоо тодорхой хэмжээний мөнгийг банкнд хадгална гэсэн. Тэр мөнгө чинь их болгохын хэрээр хадгаламжийн хүү гэж орж ирнэ. Дараа нь мөнгө чинь арай ихэд болонгоо тэрийгээр бизнест хөрөнгө оруулж болно. Өшөө илүү янз янзын сонголтууд гарч иж болно. Үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад төрөөслөж болно гэдэг юм уу те.
Тэгээд хүн болгон эндээс эхэлдэг. Ийм орлого олж эхэлнэ. Ажил дээр гарлаа ийм орлого олж. Тэгээ ухаантай хүмүүс тэр орлогыг ногоон болгож хувираадаг байна шүү дээ. Лизинг, зээл гэж ингээ өөрөөр нэрлэж байгаа боловч бусдаас авсан мөнгө буцаагаад төлнө л гэсэн үг. Тийм үү? Тэгэхээр нэр нь өөр боловч адилхан. Тэгээд ялгааг нь харъя гэвэл тэр лизинг байна уу, зээл байна уу тэр мөнгөөр би юу хийж байгаа вэ гэдэг нь л чухал. Тэгэхээр зээл авах боломжтой байна гэдэг нь тэр зээлийг ав гэсэн үг биш. Авахгүй байх сонголт нь. Тэрийг авахгүй бол та нар зээлийн хүүнд хүү төлөх үү? Төлөхгүй. Тэгэхээр нөгөө гарцаагүй хэрэгцээнд зориулж зээл авч болно. Тэрнээс давсан зүйл зориулж зээл авахгүй байх нь сайн. Тэрний оронд мөнгө хадгалж ясан дээр. Бодъё л доо. За энд нэг ширээн дээр ингээ хор байна гэж бодъё. Тэр хорыг уухгүй байх сонголт надад байгаа шүү дээ. Тийм биз? Тэрийг уухгүй байж болно. Тэгвэл зээл яг адилхан байхгүй. Тэр өндөр хүүтэй зээлийг авахгүй юу гэдэг сонголт надад байгаа байхгүй. Тэгэхээр тэр сонголтоо л зөв хий. Хүүхдүүдээ том болоод гадуур ингээ байнга реклам хиймэл янз янзын юм сонголтууд рекламад орж ирэл байна. Ийм гоё үнэтэй ял цаал хийсэн юм аваараа гэж рекламдаад байна. Тэр рекламад автах уу автахгүй юу гэдэг сонголтыг бид өөрсдөө хийх байхгүй юу? Тэнд автаж болохгүй гэсэн. Автчвал яг тэр ширээн дээр байгаа хор аваад ууж байгаатай адилхан гэсэн үг байна. Тийм ээ. Яг энэ над хэрэгтэй юу? Миний амьдралд энэ үн цэнийг авч ирэх үү? Эсвэл энийг авснараа би дараа төлөх гэж бүр ингээ махаа зулгаах уу гэдэг сонголтыг ухаалгаар ингээд аюул сайн бодож шийдвэр гаргах хэрэгтэй. Эрүүл чирэг байх нь миний бас хамгийн чухал зорилго. Эрүүл чирэг байхын тулд өдөр болгон хийж байгаа сонголтууд дээр яг анхаардаг гэсэн. Юу идэж уух вэ? Дасгал хөдөлгөөн хийх үү, хийхгүй юу гэх мэтчлээ. Тэгээ санхүүгийн салбартаа ажиллана. Монголчуудынхаа энэ санхүүгийн мэдлэг боловсруулалтыг дээшлүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах гэсэн гэдэг хүсэл мөрөөдөл байдаг. Монголчуудаа хитрхийх өрийн дарамтнд зээлэнд ингэж хідүүлсний оронд хоримтлалтай, хадгаламжтай болоосоо гэж би боддог. Тэгэхээр энэ тал дээр бас ингээ хувь нэмрээ оруулах гэсэн ийм мөрөөдөлтэй. Тэгэхээр бүх банкны үйлчлэл ер нь бол айгүй өндөр түвшинд очсон. Тэрэн дундаас хүү нөхцөл багтаа сайн үйлчлэгээтэй газрыг сонгох нь зөв. Чи нэг асуулт баг шүү гэсэн. 1.7 их 80-ыг мөрөөдөд тоглоомд алдаа туучихгүй гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Та нар одоо тэр мөнгө яасан гэж бодож байна. Одоо ингээ харж гадагшаа явцсан заяа. Гэхдээ энэ чинь үр зээл болоод үлдсэн байгаа шүү дээ. Тэр үр зээлийг чинь бид нэр төлж байгаа байхгүй юу? Жишээлбэл манай тэтгэврт гарцсан өвөө эмээнэр хүүхэд нь ингээд мөрөөдөд тоглоомд авсан тэр мөрийг алдсан мөнгөний төлөх гэж тэтгэврийн зээл авцсан байгаа байхгүй. Тэгээ өвөө эмээ уг нь бол насан туршдаа хөдөлмөрлчөөд одоо насны бүгсэнд нэг хэдэн цаасны тэтгэврээ аваад ингээд хоол унттайгаа амьдрмаар байна шүү дээ. Тэгэхэд хүүхэд нь мөрөөдөд тоглоом тавиад өрөнд орцсон. Тэр өрийг дарахын тулд өвөө эмээ зээл аваад тэр өрийг төлсөн. Тэгээ одоо ингээд банкнаас тэтгэвэр нь орж ирлээ, тэтгэврийн зээлэнд явждаг. Өвөө мөнгөгүй, эмээ мөнгөгүй байгаа байхгүй. Энэ бодит гашуун байдал нь энэ байхгүй. Хор уршигна.